За сайн уу бүгдээрээ. Зөвчлэг хийгээгүй бүр амар удлаа. 11 сард уг нь YouTube эхлүүлээд ажлынхаа талаар сонирхолтой авах гэж бодоод нөгөө нэг өдөртөндөө юм видео хийгээд эхлэх YouTube хийж эхлэе гэж бодоод эхлүүлсэн чинь яг үнэндээ 12 сард бүр маш их ажилтай. 1 сард өгчлүүлээд бас аюух ажилтай суучраас бичлэг хийж өмнөдөө амтсангүй уучлаарай хүлээлгсэн бол тэгээд нэг би сүултэг виг авсан гэдэг нэг өмнөх бичлэгэн дээр байсан харуулсан да байхгүй тийм ээ бүтэн сар гараа хийлгүй байжгаад сая 1 сард хэрэглэхийг гаргаад ирсэн чинь ажиллахгүй байна яад ажиллахгүй байгааг нь би учрыг нь олох гэж ерөөсө хичээгээчгүй тэгээд одоо хичээ гэж одоо нэслээ бичлэгээ гэж одоо энд янзлахад тавьсан байна өнөөдрийн бичлэг болохоор ямар ч мейкгүй жоохон боо муу сонсохдохгүй жоохон тэмхэн байж магадгүй за тэгээд өнөөдөр би ямар бичлэг хийх гэж авъя гэхлээр би дэлгүүрээсээ Itabag авсан байгаа. Тэгээд тэрийг хэдүүлээ гоё чим хэлцгээе. Манай ерөөхдөө веб батаку хүмүүс мэдж байгаа мэдгүй хүмүүс дэлгэхэд талаараа Itabag гэдэг нэг цонхтой. Тэгээд цонхон дотор өөрийнхөө одоо дуртай дүр, өөрийн дуртай аним ч юм уу те, скол аним биш зүгээр өөрийн дуртай ямар нэгэн idling зураг ингээд осор keychain, flash ч юм уу те, скол sticker ингээд гоё чимэглээд ингээд үүрж явдаг юм цонх байгаа. Таад маань бас Монголд хэд хэдэн тиймэрхүү цонхүүрээ явж байгаа залуучууд болон өсвөр насны хүмүүсийг их харсан байх гэж бодож байна. Хоёр дахь нь болохоор манай Централ Масарбыг анхны ихэд хамгийн анхны ажилтан болж орж ирж ирсэн манай нэг дүү байгаа. Тэгээд Солонгос сурах гэж явцсан. Тэгээд саяхан амралтаараа ирэхдээ бид хоёрт гоё бэлэгтэй ирсэн. Тэгээд би бүр бэлгийн хараад бүр үнхээр шокнд орсон. Яа гэвэл ми хамгийн дуртай дөр. За тэгээд Гожо гэдэг хоёрын яг нэг юм тайзан дээр микний арт нэг юм дуулах гэж байгаа ч юм уу, гэлэх гэж байгаа ч юм уу нэг тийм арт гэдэг тийм зураглал байдаг да. Тэрний фигур байгаа бандын. Тэгээд хэдүүлээ тэрийг бас өнөөдөр unboxing хийж үзцгээе. Тэгээд би энийг задлаг амар удаж байгаа. Энэ бичлэгийг хийхин тулд unboxing хийгээгүй. Тэгээ манай хүн намайг хизээ бичлэг хийх юм би задлаад ингээд тавьмаар ингээд амар удаан хүлээсэн байхгүй. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр задлж үзцгээе. Зя ингээд энэ дотор байгаа. Тэгээд үзцгээе. Араа тэгээ бас нэг хэдэн байсан ба. Стикер нэг байсан. Би нэг их стикер наадгүй болохоо. Наа газар аягүй ховор болохоо. Дэлгүүрээсээ стикер амар гоё стикер байвч мар байна газар авах болохоор авч чадахгүй. За өнөөдөр болохоор сонгосон ч юм маань юм байралтай. Тэндээ энэ бүрхийн хэмжээ те. Ийм цүнх байна. Арттай болохоор юм. Энийг өөр нэг тийм жоохон хар бараа ч юм уу нэг тийм юм байдаг. Чимэглээ гэж бодож байна. Дотор нь тосрын түүх амар ч байсан юу зүйл өгч юм байна. За тэгээд Itabag болохоор дотор таадмын ингээ харах юм бол энэ сэтгтэй энэ сэтг нь болохоор яадаг вэ гэдгээр өнөөдөр доод эндийн нэг онгойлгон болчиход энэ дээр ингээ гаргаж ирээд бэлэн байна. За энийг одоо хэвлэх гол чимэглээд тэгэнгүүтлээ гоё осор мосч юм. Тэгээ энэ хэвлэн мож байгаа ингээ осор банд ч юм уу хийх гэж бодож байна. За тэгээ надад гэдэг стикер байсан. Акаси брендийн цамц нэр байна гэж бодлоо. Жохон бол брэнд нуустай амар гоё юм. Аним болон одоо Marvel энтрийн дөрүүдтэй юм гоё өрсөн юм хямд оруулсан юм стикер бүгдээ зах зээл рүү. Тэгээ надаа юм хийдэг нанагийн бас манга зургалтай стикер байна. Энийг бас ашиглана. За тэгээд өөр дэлгүүрээс авсан юм болохоор томны юм хурцааш яваа. Яа, энэ бүрхэн. Энийг бас ашиглана. Тэгээд яаш Гожоны өмнөж байна. Миний number 1 one and only husband. Зя. Энийг хийдэл ашиглана. Энэ нэг TikTok болов зүгээр одоо юу ч хийж болно. Яг тийм зориг бол ахгүй. Тэгээд ер нь зүгээр гой зуртай хурц гэх юм уу? Тэг чи зуртай. Тэгээд нэмэлтээр би энэ стикер авчирсан байна. Зөв хайсан. Юм шиг болоо. Энэ банк гож. Яа, тэгээд надад энэ фото хамт юм байна. Байн хамт болохоор гурван байна. Ичлэн хажууд байна. Би хатта гурван юм шиг аяа тастай. Энэ гурван байна. Тэгээд энэ дээр мэдээж хайрт шин. Наги таравч зарч байгаа юм гэсэн тий. Тэгээд энэ житэй хүмүүс байна. Бас би версэж байгаа нэг учраас бисэт юм авчлаа. За энэ дээр надад угаасаа байнга нөгөө зөв хүмүүс байдаг. Тэмдэг кило аа. Хоёр нанагийн юм хөрхөн асар. Тэжэр гожоо гэхдээ би сая онгоцны бодол дээр гүйж байгаа гожоо алдсан. За тэгээд энэ манай дээр зарцдаг хатгамал шүүн асар.
Зя. Нөгөө гураа наах гэсэн чинь нөгөө тогтоох гэсэн чинь амар том юм байна. Угсаа жижигэн цог цаа сонгосон болохоор тогтохгүй амар их зай эслээд байна. Тийм болохоор энэ эдийгээ сонголоо. За тэгдүүлээ бай. Одоо ингээд хийцгийг өгөхгүй байгаасаа гэж би хүсэж байна. Ялангуяа стик хамтыг. Эндээ орчуулж гайдалтай юм шиг шүү. Гэтэ энэ хоёрыг ингээд шингээр ингээд холтолтод тогтоосон болохоор гайдах. Хийхдээ маш боломжтой. Хийх хэрэгтэй. Тэр хата стик нэрвч. Oh my god, no, ингэж болохгүй шүү. Oh, би энэ хэлсэн биз дээ. Хөөсөш. Тэнгуүтлээсээ өстө хурдан чи. Гэрцэг. Нэг юм хүү. Тэг би бодлоо л доо. Энийг байна штэ тий. Одоо ингээд энд ингээд томгийн царайг ханаад агаад энийг ингээд авчруул юм харагдчих. Тэгтэл тэр ингээд юм ин хаад болчлоо. Гожог юм царайнд харагдахгүй байна тий. Тэгэж хондоош ихэд үзт юм лээ. Энийг бүрч юм. Тэгэж. Яг энийг яаж болох юм тий. Тэнгуүтлээсээ энд энэ томийн цааш өргөмсөн даа би өөр юм шиг та. Ингэнэ. Ингэ шиг. Ингэ тата. Ингэ ramai. Está bueno. Тэнгуүтлээсээ Япой өөрсдөө мачтай. Гуана. Энэ как шиг начдаг юм лүү. Сквад ингээд зүгтээ ингээд тавьчих. Ишигээ. Ингээд. Was энэ болох юм. Ингэж болохгүй шүү дээ. Ингэж болохгүй. Зя. Ингээд. Уг нь энэ дотор ингээд цааш хийчихвэл амар хөөрхөн харагддаг байхгүй юу? Даан энэ орч бусад юм юусоо үзэгдэх юм байчаад байна. Харагдхаа байжаад байна. Өөр надад юм байхгүй. Сайн юм л эднэр уушаас би нүрэ болохгүй зүйл юм шиг байна. Тэгэхээр ингэж хийж бодож байна. Зя. Нэг юм ярих уу? Боллоо. Окей. За тэгмүүдээ. Одоо энэ дээр энийг юм сонирм бичиг үнтэй яг удаа мэддэггүй. Тэгээ энийг би ингэж давталаа гэж бодлоо. Ингээд татчих. Not bad. За тэгээд арцсан хоёрыгоо энд нь энэ шот уу нөө за ингэж хийгээд яа иш гартаа магтунс сайн яаж чадах за ингэж тэгэнгүүт хэрэг ингэж жоохон салгаад өгье гэсэн чинь садгүмэ за сасаа за хата юм болж байна. Тэгээд би энийг яаж хийж байгаа? Эндээс л байх юм байна л да. Ерөнхийдөө бол энэ өөрөө нөгөө юм уу? Эндээ юм жижигхэн юм хөтэй. Тийм болохоор би энийг илүү юу авчиж юм гинчиг юм авч авчиж эндээс ингэж очивол эсвэл энэ талдаа ч юм уу гэж очивол хөөх юм болов гэж бодож байна. Хата. За тэгээд ийм зүг боллоо. Хата. Ингээд үрээд барихлаар нэг юм харагдчих. Зяг тэтэл энэ задлж үзцгээе. Таад одоо ингээд шууд тараад болгоцсон баг тий. Таран. Бүр бэлмэр санагцсан. Гэчт би агтаа хүнээс фигур авч үзсэн. Бэлгэнд амар гоё санагдсан юм лээ. Угаасаа нөгөө дуртай зүйлсээ ажил болгож хийсэн учраас айгуу дуртай учраас бүр амар баярлдаг юм лээ. Ямар ч сан хэдүүлэг гээд байгаас эхлэе. Бандай намко. Эндээ бас скотч тайсан байна.
original figure-ийн хамгийн гоё ингээд задлж үзэнгүүт хамгийн гоё мэдрэмж нь ийм хамгаалтын юм шиг ийм хилбэжүүлсэн юм шиг хайцгсан байдаг юм. Үүнээс задлангууд цээж хэсэг нь, хөл хэсэг нь, нийт нь, хөл нь стейж нь ингээд тусдаа ингээд утлагдсан байдаг. Тэгээд энийг ингээд өөрөө хайчлаад өөрөө ингээд хийх ёстой байршлууд нь хийх хамгийн гоё категори гэж боддог. Тийм болохоор бас дэлгүүр дээрээ зарж байгаа. Одоо оригинал фигурнууд ч өөр нэгтэй л нэг салбарт нэг л ирэх боломжтой байхгүй. Яагаад гэвэл үнэтэй бараа учраас бас манай улсын хувьд манай хэрэглэгчдийн хувьд тэр борлогон талах шиг зарагддаггүй. Учраас задалдаггүй. Яг ингээд хайрцагтай заддаг байхгүй. За ингээд харцгаая. За ямар ч юм ингээд зүрн байна. Оо вау. Bandai Spirits гэдэг юм орлоо готоо. Цамиг нөхөл. Оо энэ задаг юм бахта. Тиа. Нөхөлсээ. За энэ бол чихнээс задаг юм шүү. Туу хаштагцсан юм шүү. Манайхан нөгөө дэлгүүрээс original figure авах юм мэдэхгүй учраас нөгөө хайрцагтай энэ дотор юу байгаа ингээд аюух асуудаг байхгүй. Ингээд ийм гаднаа ийм царайтай ийм барим шиг байвал баримлаа гэсэн үг шүү. За ямар зэ хийчээ те. Бас уг нь бол ингээд аним гараад амар олон жил болж байгаа мөртлөөсөө яг ингээд нөгөө цуглуулгын хувьд цуглуулдаг. Тэгээд нөгөө хобби болоод удаагүй болохоор сүүлийн за нэг манай дэлгүүр нэгдснээс хойш сүүлийн бол нэг 3 жил нэлээд эрчимтэй гэх юм уу. Ваа. Харта. Царийн хартаа. Original учраас хийцэн бүр ийм сайн. Одоо ийм жижигхэн зураасан нүд. Зураасан хөмсөг. Хамар энтриг хийсэн маад. Тэнгүүтлээ хүмүүд гутлын деталь яаж бодсон байгааг нь хартаа. Гарын барилт энэ төр гарыг нь одоо энэ нэг хурууных нь үеийнх нь хэсэг энэ төр харал та. Харахгүй бол original figure. За тэгээд үлээ. Оо sorry. За ингээд сүрд хийлээ. Вау. Би ингээд нүд дээрээс бичиж байгаа учраас харагдахгүй яж магадгүй. Би сая уртаасаа бичих байсан уу? Нэрээ бодоод исэн чинь. За одоо өнгөрсөн. Ингээд юу хийчихэд биччихэд юу бай. Таруулъя. Түү. За тэгээд сая original figure-ны талаар ярьчихсан шүү дээ. Тэгээд нөгөө дөрөв фигур болон хямдхан гэдэг бас. За хайртай гож минь гарч ирэх гэж байна. Хэдүүлээ ямар царайлаг болохыг нь харцгаая. Хичнээн царайлаг болохыг нь харцгаая. Гожиг явах болохоор би энэ гомста мэдээж тэгэлгүй явах те энэ сайхан царайг тусна хийх явах те. Дэндүү obsessed юм бүр. Тэгтээ би энэ мэдрэмж амар олон жил ер нь нууж явсан. Ингээд юм дуртай амнаас амар ичдэг. Намайг ингээд хүүхд тахад би ингээд манай ингээд кино баг гэдэг ажилладаг байхгүй. Тэгээд тэр үед манайх нөгөө тэр үед чинь нөгөө CD-гээр ингээд кино ирдэг. Тэгээд тэр үед Naruto, One Piece хоёр ирдэг байхгүй. Ингээд тавтай байгаа ингээд. Тэгээд би эмхтэй юм байж аним үздэг. Тэр үед анимч гэж мэдэхгүй шүү дээ. Naruto, One Piece гэж юм үздэг гэдгээс амар хичдэг байсан. Хэлж чаддаггүй. Бас хүүхдүүд ч гэсэн амар онцгой үдэж авдаг байсан. Зя. Энэ сайхан царайлаг залуу гарцгаая. Ваа. Йоо, бүгдээ яаж ирмсэн байгааг нь хараач тээ. Хагч нь удаа. Бүр энэ жижигхэн деталийг хүртэл ийм гоё хийсэн байх гэж нүдний эргэлийг. Окей. Ваа. Янз нь уу. Баялаа Солонгоо ямар ч хэсэн бичлэг дамжуулаад үзэж байгаа бол амар их баярлж шүү. Бүр амар их баярлж байна. Үнэхээр гоё бэлэг байлаа. Яа. Тэгээд бит хоёр гоо ажил дээр ингээд зөндөө олон цуглуулгатай зөндөө олон ингээд юутай байж фигуртай байж аль болох гэртээ тавихгүй гэж боддог байхгүй боддог байсан. Тэгтэл үгүй байсан л да. Яалтчгүй хүний хобби гэдэг бол тэгээд давдчихгүй. За. Артаа. Түр гэдэг микийг би авчихъя. Яг тэгэл дээрээс нь бичиж авах учраас ингээд харуулчихъя.
Ёо бүр арай л хөрх фигүр үү? Арай л гоё фигүр үү? За ингээд урдаас нь харуулъя. Йоо. Хайруудаа. Хайртай хоёроо гэж гэдэг. Гэхдээ би тийм хайртай биш ээ, sorry. Миний хувьд л ганц хайрт минь цагаан үст нүлээ. Йоо, ямар хөөрхөн юм бэ гэхдээ. Амар гоё cool. Амар cool фигүр байна уу? Тэгээд нь штэ. Яг би буруу ч ярьж магадгүй, зөв ч ярьж магадгүй. Гэхдээ миний хувьд болохоор яг ингээд нэг 4-5 жил энэ чиглэлээр ингээд дагнаад тэрнээс өмнө бол дор аж баг 15 жил аним утсан учраас тэгтээ бол яг цуглуулад ч юм уу эсвэл бол ингээд яг хоббироод бол яг нэг 6-7 жил болж байгаа байхгүй юу. Тэгэхэд фигурийн одоо ингээд ягаад ингээд ориг дуурамл хямдхан гэж байдаг вэ гэдэгэнгүүд ориг фигур шүү дээ. Бүр ингээд яалтчгүй шавар нүүр заяа. Тэгээд ингээд та ингээд бүр үнэртэд үзээ. Үнэн нь мөртлөөр заяа. Нани? Тэгээд дуурамл фигур болохоор мэдээж бас өөр үнэртэй. Тэгээд дээрэс нь хийц дотроо сайн хийцтэй, муу хийцтэй гэж байгаа. Тэгсэн мөртлөө бас ингээд дуурамл фигур хийдэг мөртлөөсөө ийм нэг ямар нэгэн ийм одоо яг ийм нэг оригинал гэдэг ингээд бандаа интер бол яг ингээд нэг юунаас нь тухайн анимик хийсэн продакшнаас нь ч юм уу ингээд яг ингээд дундын тохиролцоон дээр ч юм уу ингээд фигур хийж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт өөртөө ингээд хийдэг бүр юм том юм giant фигур хийдэг одоо яг хүний яг ингээд дүрийнх нь яг real size-тай тий иймэрхүү эсвэл бол дор хаяж нэг 50 см тий 50-аас 100 см юм өндөртэй бас ингээд та нэг TikTok ингээд гүйлгэж гингууд ингээд нэг юм 70 см 80 см-тэй амар гоё хийцтэй бүр мангар том хайрцагтай ингээд фигур эвлүүлж байгаа юм TikTok-ууд үзчихсэн үү? Бичлэгнүүд тэд нар мэднэр чинь болохлоороо ингээд бүр үнэхээр бүр сайн мэдсэн. Үнэхээр их сайн. Тэгэнгүүт том фигур болоод ирэнгүүт би бол боддог байхгүй. Хийх мэдээж их том юм чинь ямар нэгэн байдлаар жижиг юм деталь фигурыг бодвол арай амар хийгддэг баг. Нүдийн зурхад ч юм уу хамрын одоо ингээд шавраар эвлүүлэхэд ч юм уу тий. Тэгэнгүүт юм жижиг ялангуяа яг юм 15-20 см-тэй юм фигурнууд маш юм нарийн ажиллагаа шаарддаг. Одоо энэ жижиг нүдийг ч юм уу тий энэ жижиг энэ хурууны үеийг хийхэд амар их ажил шаарддаг байх гэж боддог байхгүй юу. Тийм болохоор бас жижиг гоё чамин фигурууд бас би амар дуртай. Тэгээд оригинал фигур бол ингээд угаасаа ингээд брендийнхаа нэртэй логотой харьцан дээр байгаа. Дуурамл фигурны харьцанд бол тийм зүйл байхгүй. Одоо тэнгууд мэдээж хэрэг одоо хийцэн бүр ингээд харьцуулаад үзэгбүүд шал өөр. Ерөнхийдөө бол гадаадд бүүтлэг фейк бүтлэг л гэж юу ярьдаг. Тийм тэгээд миний нүрсээ харьцуулт. Миний нүрнэс жижиг байг бодтоо гэж. Би амар том нүртэй байхгүй. Тэгээд манай дээр бол бас дуурамл фигур мэдээж байгаа. Хүн болгон оригинал фигур худалдаж авч чадахгүй. Гэхдээ дуурамл мөртөө хийцээтэй гой цуглуулгыг хүсдэг хүмүүсээс зөндөө байдаг. Тэр хүмүүсийг би үгүйсгэв шүү. Зүгээр л нөгөө нэг ориг болон дуурамлын ялгааг ярьж байгаа. За тэгээд дээрээс нэмж ирэхэд оригинал фигурын юм нөгөө одоо энэ доор орж байгаа нэг юунууд байгаа. Зэнийг бондгорууд эндээ ингээд нүхтэй энэ бондгорлоо нүхүүд одоо энэ нүхтэй энэ юу хоёр ч яг ингээд таардаг заа ёо бүр дуурамл фигурн дээр штэ тий ихэнх нь таардаггүй тэгээд ингээд хийн штэ тий тэнгууд ингээд удан тэгтээ доор хаяж нэг жилийн дараа ч юм уу ингээд энэ нөгөө нэг доод энэ суурьасаа ингээд шавар нь ингээд далигаа нумарчдаг гэх юм уу тийм болохоор шавар нь амар хялгаа гарч байгааз нүхийг ингээд яг тааруулаад хийн гэдэг чинь бас амар чухал. Одоо бид нар ингээд дэлгүүр дээр ингээд нөгөө шинээр ирж байгаа дуурамл фигурнуудыг ингээд мэдээж хэрэг тэр дунд алдаатай фигур байгаа шүү дээ. Олноор нүлдүүлж байгаа учраас тэгээд ингээд зарим нь ингээд нүхэндээ ордоггүй байхгүй юу? Нүхэн ингээд амар нэг бол жижигхэн нэг бол ингээд амар ингээд бүр ингээд хизээч орохооргүй ингээд хооронд нь ингээд явуулчихдаг заяа. Тэгээд бүр ингээд бид өөрсдөө бүр ингээд тэр ингээд бас фигур хийж байгаа. Яг шавар урлаач хийхдээ тэрийг ингээд зүрхүүдж мөлгүүдж байгаад ингээд хэлбэржүүлж байгаа хэлбэрийг тааруулж магалчаад ингээд хийдэг. Тэгээд фигур хэрвээ хугарч өвдөрөх юм бол хэрвээ үнэхээр ингээд тий наалтчих юм уу да ингээд хэлбэр нь хоорондоо ингээд хараад наалтчих юм уу да гэд ингээд хангууд үнэхээр наалтчихаар байвал зүгээр наач хаж болно. Та хэд нэг солонгос цаа гэдэг чинь 401 402 маяг гээд 403 мөн гээд тэрүүгээр фигур чи хэрвээ ямар нэгэн байдлаар хугарсан байх юм бол нааж болно шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд үнэхээр ингээд имтэрчдэг штэ ингээд голоор ингээд туурангуудаа нөгөө ингээд жижиг ингээд хажуудл ингээд тугарчингууд тэрийг бол угаасаа ингээд
мянга эвлүүлээд гоё ял харагдахгүй. Яг наад ил нүдийн хэсэгт ингээд хүнд ингээд харагдахаар ингээд хэсэгт хэрвээ хугарсан бол жоохон онцгүй харагдана. Гэхдээ ерөнхийдөө бол манай дээр бол мэдээж хэрэг дөрөм фигурууд маань хугаралтай ярьж исэн. Тэр дундаа одоо жижиг нэг ивэр мэвэр ч юм уу те. Эсвэл нэг юм аянгатай фигур байвал нэг жижиг аянганых нэг ингээд жижиг хэсэг ч юм уу ингээд тээврийн ачаа тээврийнхаа ингээд юунаас болоод тээвэрлэлтээс болоод хугараад ирдэг тохиолдлууд ер нь бол жилдээ хит тохиолдно. Тэгээд тэр алганы ер нь бол наагаад тэгээд хүмүүстэй ерөнхийдөө левдрэлтэй фигур бол левдрэлтэй, хугаралтайгаа бол хугаралтай, наасан байгааг нь бол наасан гэдгийг нь хэлдэг. Хүмүүс бол тэгтээ эсвэл үед бол айгүй ойлгоод авдаг болсон мөлий. Энэ бол нэг том асуудал биш гэж бас хэлдэг болсон мөлий. Угаасаа тэгээд эн чинь цуглуулга копи учраас бас нэг бодлын хэдий үн цэнтэй, үнэтэйч гэсэндээ бас ингээд хүний яг тэ амь настай ингээд амар холбоотой юм шиг амар ингээд сүржигнээд тэ одоо юу ахгүй USB стенэр юм хуурсан юм ахгүй ч юм уу те юу ч юм ахгүй гэдэг хүмүүс бол жоохон хэцүү санагддаг. Уг нь зөв ганцхан ивэр байгаа байхгүй. За тэгээд би хэрэгтэй хэрэггүй юм ярьж магадгүй шүү. Ам алчаар ингээд амар хийдэг. Тэгээд ямар ч гэсэн ийм гоё фигур өгсөн дүүдээ маш их баярлаа. Анхны бидлэг маань байлаа. Одоо тэгээд битэрийн цогцолсон гэрт маань ингээд нэмэгдэхнэ. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлаа. Хэдүүлээ тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Одоо ингээд нөгөө хавар болж байгаа. Удахгүй хавар болох учраас миний хийх бичлэг амар хэсэг байх гэж бодож байна. Яг гэвэл хавар ерөнхийдөө бол нөгөө яг японочдын хувьд болохоор хаврын баяр гэж айгуу гоё сүрдүүлэнтэй өөрсдийнх нь хувьд гоёор тэмдэглэдэг шүү дээ. Өргөн дэлгэр түүнтэй яг зэрэгцүүлээд одоо Монголд бол хэд ивентүүд болдог. За тэгээд нэг нь болохоор манай банк одоо сүүлийн 2-3 жил явж байгаа оролцож байгаа Япон pop соёлын өдрлөг буюу J-pop гэдэг өдрөл J-pop фестивал гэдэг өдрлөг байгаа. Энэ жил 12 дахь жилдээ зохион байгуулагдана. Тэр маань 4 сард болно. Тэр үед мэдээж хэрэг бас дэлгүүрээрээ оролцсонгоо бас ивент дээр гоё басан зүйлсүүдийг бас бичлэгжүүлж оруулна. 2 сард бас нэг ивент өгнө зарлагдсан байгаа. Гэхдээ манайх тэрэнд оролцохгүйгээр шийдэг байна. Гэхдээ би хэрэг оролцвол тэнд бас гоё сонирхолтой содны юм байна таад бас үзүүлье. Аним үздэгээс болоод чи санаа зовоод ч юм уу эсвэл аним үздэг хүмүүстэй найзлахыг хүсдэг ч юм уу эсвэл team communication авахыг хүсдэг ч юм уу те эсвэл бол ямар нэгэн байдлаар тийм гоё хамт олонтой болохыг хүсдэг ч юм уу тиймэрхүү зүйлээсээ ингээд санаа зовоод тэрийг хэлж чаддгүй. Ер нь бол аним үздэг хүмүүс амар introvert татгшаа хүмүүс байдаг. Ялангуяа хүүхдүүд өсвөр насныхан маань их татгшаа байдаг учраас жоохон санаа зовдөг баг. Тэгэхээр ивентэд юу болтыг та тавлыг таад гоёс ивент дээр очиод гоё найзтай болох юм болоо те 2 сард хийчих юм бол та 2 сарын бичлэгийг үзээд бас 4 сард J-pop явах уу бас шийдэж магадгүй тийм ээ. Тэгээд мөн 3 сар 4 сар 5 сар гээд бас хөрхөн жижиг сажиг сургуулиудын их сургуулиудын өдөрлгүүдээр ерөн сайн дураар оролцохыг маш их хичээдэг. Тэгээд бас энэ нөлөөлт гоё анимууд шинээр гарч байгаа тийм ээ. Тийм болохоор би бол аним бол ярьж чадахгүй. Ер нь ярьж бол амар өөрийн үзэл бодол талаасаа амар өөрийн харсан өнцгөөсөө ярих гэж бодож байна. Тийм болохоор зөвхөн дэлгүүр дээрээ л байгаа зүйлсээ ярьцгаая. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.